Өнөөдрийн бичлэгээр Operation Barbarossa ажиллагаа болох Barbarossa ажиллагаагаа сүүлийн хэсгийг та бүхэндээ танилцуулах гэж байна. За Barbarossa ажиллагаа Германы бэлтгэл 1941 оны 2 дугаар сарын 3 дахь 7 хоног гэхэд Румын зөвлөлтийн ил дээр 680 мянган Германы цэрэг цугларсан байв. Довтлооны бэлтгэлийн хүрээнд Гитлер зөвлөлтийн илийн бүс нутгад 3 сая гаруй цэрэг ойролцоогоор 690 мянган тэгнэлгийн цэргийг нууцаар нүүлгэн шилжүүлсэн байлаа. Зөвлөлтийн дээд командлал үүнд төгсч байсан ч Молотов-Риббентропын гэрээнд гарыг зурснаас хойш 2 жилийн дараа л нацист Герман улс довтлог магадлал багтаа гэсэн Сталиний үнэмшилийг зөвлөлтийн бэлтгэлийг удаашруулсан. Германы довтлохоноос өмнө маршал Симон Тимошенко Германчуудыг зөвлөлт холбоот улсын хамгийн чухал бөгөөд хамгийн хүчтэй байсан гэж нэрлэж байсан бөгөөд 1941 оны 7 дугаар сард Улаан армийн штабын дарга Борис Шпанишков Германы довтлохоо ямар батлаар 3 талд өрсөлдсөн довтлооны төлөвлөгөө боловсруулсан бөгөөд энэ нь бодит довтлохоотой тун гайхалтай төстэй байсан юм аа. 1941 оны 4-р сараас хойш Германчууд Их Британи болон Их Британиг болдог жинхэнэ бай гэсэн мэдлэлээ батлахын тулд хайфиш болон харпун ажиллагаа явуулж эхэллээ. Барбароссаг анх төлөвлөсөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1941 оны 6 дугаар сарын 22-ны бодит довтлооны өдөр хүртэл хойшлуулсан ялтгааныг маргаантай гэж үздэг. Хамгийн түгээмэлд орсон шалтгаан нь 1941 оны 4-р сарын 6-нд Югослав Грекийн довтлогоо үржилсэн тооцоолоогүй нөхцөл байдал байлаа. Түүхч Томас Бебюл Германы анхны төлөвлөлөлт оролцоогүй Финланд, Румын улс орнод довтлоход оролцоод бэлтгэхэд нэмэлт цаг хугацаа шаардлагатай байсан гэж тэмдэглэсэн юм. Өлөм ширээр Гитлерийн Балканы кампанид ажил Барбароссын эхлэлийг хэдэн 7 хоногоор хойшлуулж улмаар аюулд оруулсан гэж үзэж байлаа. Антони Пивор 2012 онд ихэнх түүхчид Барбароссагийн эцсийн үр дүн бараг зэрэг нөлөөлсөн гэж хүлээн зөвшөөрсөн юм. Германчууд Барбароссод нэг бие даасанд хороо нэг тустай мотор сургалтын бригад 153 дивизийг байршуулсан бөгөөд үүнд 3 армийн бүлэг 104 явган цэрэг 19 танк 15 моторт явган дивиз эзлэгдсэн нутаг дэвсгэр төлөв ажиллагаа явуулах 9 аюулгүй байдлын дивиз Финландд 4 дивиз шууд хяналтанд нөөц болгон 2 дивиз багтсан юм. Эдгээр нь 3300-аас 3700 танк 2700-аас 4389 онгоц 7000-аас 23435 их буу 17081 миномет 600,000 орчим автомашин 625,000-аас 700,000 морьт дивиз байсан байлаа. Финландын 14 дивиз, Румыны 13 дивиз, 8 бригад санал болгов. Нийт 3.8 сая бие бүрэлдэхүүнтэй тэнхлэгийн хүч шууд хамгааллын хяналтанд байсан бөгөөд Норвегийн арми, Хойд Америкийн бүлэг армийн төв Амуд армийн бүлэг гэсэн 4 бүлэгт хуваагдсан юм. Норвегийн арми нь Скандинавийн хойд хэсэг болон зөвлөлтийн ил салгааны усад үйл ажиллагаа явуулах. Хойд армийн бүлэг нь Латв, Эстоноор дамжин Ленинград руу шууд авших. Төв армийн бүлэг нь Польшоос Беларусь, Смоленск, Москва руу шууд авших. Өмнөд армийн бүлэг нь Украин, Киев руу, Кавказ руу шууд авших төлөвлөгөөтэй байсан байлаа. Довтлооны хувьд 1941 оны 6 дугаар сарын 22-ны шөнийн 3 цаг 15 цагийн орчимд тэнхлэгийн өрөөнд бүх фронтын улаан армийн хамгаалах их буугаар буудснаар Золпот улсыг ижлэх үед ажиллагаа эхэллээ. Агаарын дайралтууд Ленинградын ойролцоо Грозданшт, Кремийн Сватополь хүртэл явж байлаа. Германы коммунист цэрэг Альфред Лисков 6 дугаар сарын 21-ний 21 цагт хилд авч 4 цагт дайралт болно гэж мэдгдсэн боловч Сталин үүнийг худал мэдээлэл гэж үзсэн юм. Өдийн ортон зөвлөлтийн гадаад иргэн сайд Висто Молотов хүн таллахын тухай мэдээг дамжууллаа. Дайн зарлигүйгээр Германы эсрэгүүд манай улс руу дайрч олон газарт хил хязгаар руу довтлов. Ялт бидний болно. Герман нацист суртал ухаалгийн сайд Жозеф Геббельс радиоор
Гитлерийн үсгээр довтлоо тухай зарлав. Гитлер хамт ажиллагчдаа 3 сар өнгөрөөхөөс өмнө бид түүхэнд хизээж байгаагүй Оросын нуран уналтыг харах болно гэж тунхаглаж байсан билээ. Агаарын дайралт. Люфтваффе довтлооны эхний өдөр 2000 гаруй зөвлөлтийн онгоц зөрүүлсэн бол зөвлөлтийн архивын баримт эхний 3 өдөрт 3922 онгоц алдагдсныг бүртгэсэн боловч харин Германы 78 онгоц алдагдсан байлаа. Эхний 7 хоногийн эцгийг л Люфтваффе бүх армийн бүлгүүдэнд тултааны салбарт агаарын ноёлгол тогтоосон бол зөвлөлт холбоот улсын баруун хэсгийн өргөн удан нутаг үүнийг өргөжлүүлж чадаагүй лээ. 8 дугаар сард гэхэд Люфтваффегийн ашиглалтын чадвар аажмаар буурч байлаа. Балтийн орнууд 6 дугаар сарын 22-нд хойд армийн бүлэг зөвлөлтийн баруун хойд фронт руу давталж 8 дугаар 11-р армийг эвдсэн юм. 6 дугаар сарын 26-нд Эрих фон Манштейн танкийн корпус баруун дивизны голын гүүрэн арцыг хамгаалав. 7 дугаар сарын 8-нд Псковыг эзлэн авч Ленинград мужийн хүрсэн. 4 дугаар танкийн бүлэг довтлогоо өгснээр сойж 450 км урагшаалж Ленинградаас 250 км зайд байлаа. Украин ба Молдов 6 дугаар сарын 22-нд өмнөд армийн бүлэг хойд хэсгийг давталж Германы 1-р танкийн бүлэг болон 6 дугаар арми зөвлөлтийн 5 дугаар армид довтлон нэвт гарсан юм. 6 дугаар сарын 30-нд Ставка баруун өмнөд фронтын үлдсэн хүчийг Киев рүү нэвтрэх замыг хамгаалах Сталины шугам руу ухраахыг тошов. 7 дугаар сарын 2-нд Румыний 3 болон 4 дугаар армиуд Германы 11-р армийн хамт зөвлөлтийн Молдов руу довтлсон юм. 4. Беларусь 6 дугаар сарын 22-нд 2 дугаар танкийн бүлэг Буг голыг гатлалаа. 4 дугаар армийг нэвтлэн Минск руу довтлсон бол 3 дугаар танкийн бүлэг Вилс руу довтлсон юм. 6 дугаар сарын 27 2 танкийн бүлэг Минскийн ойролцоо уулзаж маргааш нохтыг эзэллээ. Германчууд зөвлөлтийн 3 болон 10 дугаар армийг устгаж 324 мянган зөвлөлтийн зэрэг 3300 танк 18 мянга их бүг олзоосон гэж мэдээлсэн билээ. 6 дугаар сарын 30 Йозеф Сталин баруун фронтын командир Павловыг тушаалаач хөлөөлж 7 дугаар сарын 22-нд аймхай зан эрүүгийн чадваргүй байдал гэсэн хэрээр цаазаар авсан юм. Ленинград 8 дугаар сарын 8-нд танкийн ангууд зөвлөлтийн хамгаалтыг эвдэж 8 дугаар сарын сүүлд ихэд 4 дугаар танкийн бүлэглэл Ленинградаас 48 км зайд нэвтэрсэн байлаа. 9 дугаар сарын 7-нд Германы 2 дугаар мотор дивиз Шелсбургийг эзэлж Ленинград хүрэх бүх хуурай замыг таслав. Гэтэл Ленинградыг довтлохоор биш өлсгөлөнгөө устгахыг тушааж 2 жил гаруй үргэлжлэх бүслэлтийг эхэлсэн юм. 7. Киев зөвлөлтийн зэргүүдийг 9 дугаар сарын 16-нд бүслэн авлаа. 10 өдрийн тулдааны дараа Германчууд 665 мянган зөвлөлтийн зэргүүд олзонлсон гэж мэдгдсэн боловч бодит тоо 220 мянга орчим байх магадaltaй гэж зөвлөлт боловсрол мэдгдсэн байна. Зөвлөлтийн 452,720 зэрэг 3867 их буу алдагдсан гэж зөвлөлт улсын архивд байдаг юм. 8. Азовын тэнгис ба Харьков 10 дугаар сарын 1-нд Клессийн 1-р танкийн айрам өмнө зүгрөө довтол зөвлөлтийн 9 болон 18 дугаар армийг бүсэлв. 10 дугаар сарын 7 гэхэд аяар армийг усаж 106,332 хүнийг олзлсон юм. Германчууд 10 дугаар сарын 24-нд Харьковыг эзэллээ. Хамгийн сүүлийн дарилт бол Финланд ба Крилев юм. 6 дугаар сарын 25-нд зөвлөлтөд Финландын томоохон хотууд бөмбөлт хийснээр Финландын парламент дайн зарлах шийдвэр гаргасан юм. Финландын довтлогоо 7 дугаар сарын 10-нд эхэлж 7 дугаар сарын 16 гэхэд Ладого нуурт хүрсэн юм. Харин 8 дугаар сарын 29-нд Вибурыг эзэлж 9 дугаар сарын эхлээр өвлийн дайны өмнөх хил хязгаараас сэргээв. 9 дугаар сарын 7-нд Финландын довтлогын ангууд Сведд гол үрж 10 дугаар сарын 1-нд Петрозаводыг эзлэв. 12 дугаар сарын 7-нд Финландын бүх толгойн ажлыг зогсоож хамгаалтанд шилжсэн юм. Гэхдээ Орос улбаны улс алга өнөөгийн Орос улбаны улс алга зөвлөлт бат улсын Сибирийн хүйтэн
хүйтэн цаг агаар итгэж чадахгүйгаас олж одоо Гитлерийн айрам дивизээрээ ухарсан байдаг. Өнөөдрийн бичлэгээр Барбароссан ажиллагаагийн сүүлийн бичлэгийг одоо хийж байна. Дараагийн бичлэгээр дэлхийн түүхийг бүтээлсэн 1000 хүн гэх сэдвээр та бүхэнд шинэ сэдвээр уулзцгаая. Баярлалаа.